Эргээд тунда. Эрхэм Монгол Улсын ерөнхийлөгч дэвсгэрчний ерөнхийг хамгаалж танаа Амшигаас хамгаалах хуулийн шийдсэн найруулгыг хүлээн авах хүндэтгэл ёсны ажиллагаанд бие үргэлжлэн бэлэн зогсныг итгэе. Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүндэд дарга урандаа ариун буян. Хүмнэг цаан байцгаана. Он суу. Өнөөдрийн энэхүү хуулиудаа гарган хэмжээгдэж үг хэлнөө хэмээн улсын хурлын гишүүн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга энх хоёрыг өрн золъё. Эрхэм хүндэт Монгол Улсын ерөнхийлөгч зэвсгчний ерөнхий хамгаалагчаар, эрхэм хүндэт улсын хурлын гишүүд, Монгол Улсын шадар сайдаа, эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчтай. Энэ оны 2 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын хурлын намрын ээлж чуулганаар шинжилэн батлагдсан Амшигаас хамгаалах хуулийг хүлээлгэн өгөх ёслын ажиллагаанд хүрэлцэн гэрсэн та бүхэнд талархал илэрхийлж баяр хүргэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Юуны өмнө энэ хууль болон үүнтэй зэрэг шатан цагдаагийн тухай хууль, дотоодын цэргийн тухай хууль шинжилэн батлагдсанаар төрийн цэргийн болон хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын эрх зүйн шинжилэл үндсэндээ дуусж байгааг хэлхийг хүсэж байна. Эрхэм нөхдөө, Амшигаас хамгаалах тухай хууль, түүнчлэн цагдаагийн албаны тухай хууль, дотоодын цэргийн тухай хуулийг амжилттай баталж чадсан, өнгөрсөн он батлагдсан батлан хамгаалах салбарын багц хуулиудын нэгэн адилаар манай орны улс төрийн хүчнүүд, улс төрчид, мэргэжлийн хүмүүс эх орныхоо язгуурын хашийн үүднээс санаа бодлоо нэгтгэж чаддаг болохыг нотлон харуулсан Монголын төр ёсны уламжлал үргэлжилсээр байгааг илэрхийлсэн нэгэн чухал түүхэн үйл явдал боллоо гэж дүгнэж байна. Амшигаас хамгаалах тухай хуулийн гол ач холбогдол нь энэ чухал салбарын эрх зүйн орчны шинжилэлд нэгэн шинэ үеийг нээж улс орныг амшигаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн олон шин харилцааг үр дүнтэй зохицуулах бодлогыг олгож байна. Түүний дотор батлан хамгаалах салбарын багц хуулиудад тусгагдсан үзэл баримтлал нийцүүлэн онцгой хуулийн байгууллагыг төрийн цэргийн байгууллага багтах цэргийн байгууллага болгон тус байгууллагад ажиллагсад нь цэргийн жинхэнэ албан хаагч байх эрх зүйн хэмжээг буйчин баталгаажуулж өгсөн ихээхэн чухал ач холбогдолтой зүйл боллоо. Ингээд Амшигаас хамгаалах тухай хуулийн шинжилсэн найруулгыг санаачлан боловсруулах ажлыг зохион байгуулж улсын хурлд өргөн мэдүүлсэн. Батлуулгын төлөө чин зүтгэл гаргаж дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын батлан хамгаалах салбарын эрх зүйн шинжилгээг иж бүрэн хийхэд үнэтэй хөрөнгөөр оруулсан Монгол Улсын ерөнхийлөгч зэвсгчний ерөнхий хамгаалагч элдвэрч танд хүн талархал илэрхийлье. Мөнгөний хуулийг төслийг хэвтүүлэн батлуулахын төлөө санаа нэгэн ажилласан улсын хурлын гишүүд, ажлын хэсэгт орж ажилласан онцгой ерөнхий газар, батлан хамгаалах яам, бусад байгууллагын эрдэмтэн, мэргэжлүүдэд түүнчлэн улсын хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаныханд талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн гэнэ. Салбарын хангалтыг хүлээн авч байгаа Монгол Улсын шадар сайд, онцгой байдлын байгууллагын удирдлага, офицер, ахлагч, ажилтан, албан хаагч та бүхэнд дахин баяр хүргэж ажлын өндөр амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Ингээд өнөөдөр та бүхэнд олж байгаа захианыг ашиглан Амшигаас хамгаалах тухай хуулийг амьдрал хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан цаашид анхаармаар байгаа цөөн хэдэн зүйлийн талаар санаа бодлоо хэлхийг хүсэж байна. 1. Юуны өмнө Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаа боловсруулж үндэсний аюулгүйдлийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжигдсэн төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги 2030 баримт бичгийг засгийн газрын ойрын үед батлан гаргах гэж байгааг онцгойлон тэмдэглэж байна. Энэ бичиг баримтад тусгагдсан онцгой байдлын байгууллагад хамаарах хөгжлийн стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг сайтар бодож боловсруулсан, тусгайлсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах нь та бүхний өмнө тавигдж байгаа энэ тэргүүний зорилт байх болно гэж бодож байна. 2. Амшигаас хамгаалах үндсэн үйл ажиллагаанд хамаарах арга хэмжээнүүдийг чинээр батлагдсан хуулийн зохицуулалтын дагуу зохион байгуулах их ажлыг эрхийн зэрэгцээ, уг хуулийн нэг гол үзэл санаа болох онцгой байдлын байгууллагад ажиллагчдын авах журам, эрх зүйн байдлыг хамгийн гол нь бидний нийгмийн хамгаалал, баталгааг зэвсгчний цэргийн жинхэнэ албан хаагчтай адил болон холбогдох дөрвөн журмаараа баталгаажуулах нь ихээхэн чухал юм а. 3.
онцгой байдлын байгууллага, төрийн зэргийн байгууллагын бүрэлдэхүүн багтаж, бие даасан зэргийн байгууллага болсны хувьд өмнө нь танай байгууллагын эрхэм зохион байгуулж байсан ард иргэдийн дунд ихээхэн хүндэтгэл хүлээж, тэдний ажил амьдралын салшгүй нэг хэсэг эх орноо батан хамгаалахад оруулах өөрсдийн хувь нэмэр хүнтэй үр хэмээн ойлгож байсан иргэний хамгаалтын бодлого, төлөвлөлт, арга хэмжээ, сургалт бэлтгэлийг дахин сэргээх нь та бүхний өмнө хүлээгдэж байгаа эрхэм үүрэг мөн гэж ойлгож байгаагаа илэрхийлье. Дөрөв, шинжлэлтэн батлагдсан хуулийг хэрэгжүүлэхэд онцгой байдлын байгууллага болон бусад төрийн зэргийн байгууллага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээд иргэд хоорондын уялдаа холбоо бүхий хамтын ажиллагаа ихээхэн зохих юм аа. Ийм гамшигаас хамгаалах бүх нийтийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарах, онцгой байдлын байгууллагын албаны бэлэн байдал, аль багшийн мэргэжлийн ур чадвар, бэлтгэжлтийг дэвшлүүлэх, багаж хэрэгсэл, техник, оног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, цаашид олон улсын давцанд үүрэг үүсгэх чадвартай болох шаардлагатай байгааг анхаарах нь чухал байна. Төгсгөлд нь Монгол цэрэг уурал түүхийн бүхий үед Түмэн голноо гадар усны гашуун зовлонгоос аврам хамгаалагч байж ирсэн дайчин уламжлалтай билээ. Үүнийг эрхэмдэн дээлэх, өнөөгийн энэ амаргүй цаг үед гамшиг, аюулт үзэгдэл, осол аюулаас урчин цэргийг хамгаалах ажлыг ард иргэдийнхээ оролцоотойгоор зохион байгуулах, онцгой байдлын байгууллагын офицер ахлагчид өөрсдөө үүний үнэхэр дүрэл байх нь төрийн батлан хамгаалах бодлогын нэг чухал чиглэл гэдгийг бид өргөж санаж явах учиртай гэдгийг хэлье. Монгол цэргийн сүрсүр онцгой байдлын байгууллагын аль багшийн алдар хүнд үр мөнх бадран мандах болтугай. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Ингээд Монгол Улсын шалтар сайтанд Монгол Улсын их хурлын намрын ээлж суулгамаар шинжилхэн багтагдсан гамшигаас хамгаалах тухай хуулийг хүлээлгэж өгөх хүсэж байна. Эрхэм үндэт Монгол Улсын ерөнхийлөгчөө, Улсын их хурлын гишүүн аюулгүй гадаад улсын байнгын хорооны дарга, эрхэм Улсын их хурлын гишүүд, зочид төлөөлөгчдөө, генерал офицер албан хаагчдаа та бүхэнд энэ өдрийн баяр сайхан мэндийг хүсэж байна. Өнөөдөр манай онцгой байдлын байгууллагын хувьд баяртай онцлог сайхан үйл явдал болжээ. Ажлын хамгаалалтын хувьд 14 жилийн өмнө улсын их хурлаа батснаас манай улс иргэний хамгаалтын тогтолцооноос гамшигаас хамгаалах удирдлагын тогтолцоонд чиглэж орчин цагийн онцгой байдлын байгууллага үүсэж өгсөн төвтэй. Аливаа зөв цаг ямагт шинжилтэн сайжруулах болсонгүй сайжруулах хөгжлөд өгдөнтэй. Гамшигын эсрэг бууруулах чиглэлээр нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын хэмжээнд баримтжуулалтыг хандлах, гамшигаас хамгаалалтаа төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, батлан хамгаалахын багц хуулиудаа нийцүүлэн гамшигаас хамгаалах тухай хуулийг шинжилэн найруулах, болсонгүй болгох шаардлага бий болсон. Гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилэн найруулах, онцгой байдлын албаны тухай хууль гэсэн хоёр төслийг олон хүний санал мэддэг туршлага хөтөлбөрийн үр дүнд боловсруулж хэлцүүлсний эцэст нэгтгэн гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилэн найруулгыг боловсруулан 2017 оны 2-р сард улсын их хурлаар батлууллаа. Энэхүү хуулийг улсын их хурлд өргөн барьж батлуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын ерөнхийлөгч, зөвлөлт хүчний ерөнхий командогч, захиагийн илүүдэрч танд нийт албан хаагчдынхаа нэрийн өмнөөс болон хуульсаар шинж бүрийн халуун талхад зөвшөөрж байгааг нь хүлээж авна. Хуулийн төслийг хэлцүүлж батлуулах ажлын хэсгийг ахалж ажилласан улсын их хурлын гишүүн аюулгүй гадаад улсын байнгын хорооны дарга Жаданбагийн инх хоёр, ажлын хэсэгт орж ажилласан албан хаагчид, эрдэмтэн судлаачид, мэргэжлүүд болон гамшигаас хамгаалах бодлогыг дэмжин хуулийг баталгаажуулсан улсын их хурлын эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн халуун талхад зөвшөөрж байна. Мөн энэхүү хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилласан нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохиолагчийн газар, Монголын удаан зардал нийгэмд болон бусад олон улсын байгууллагууд талархж байгаа илэрхийлье. Өнөөдөр бидний хүлээж авч байгаа хууль нь манай улсын ард иргэд хүрээлэн байгаа орчин нийгмийн баялаг нэг хөрөнгөийг гамшиг аюулт үзэгдэл
Ослоос улсын сэргийлэх, авраг хамгаалах, өргөн хүрээтэй харьцааг давтуулж байгааг биеж зориуд олсон тэмцээг хүсэж байна. Ганцаас хамгаалах тухай хууль шинжлэгдсэн багтагцсанаар ганцаас улсын сэргийлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаа шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, ганцын эрсдлийг бууруулах удирдлагын тогтоог боловсронгүй болгосон. Түүнчлэн ганцаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын их үүрэг улам бүр тодорхой боллоо. Мөн онцгой байдлын байгууллагын албан хаагчдын төрийн өмнө хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нийгмийн баталгааг ханган сайжрууллаа. Одоо бид ганцаас хамгаалах тухай хуулинд байгуулах, эргэх, олон нийтэд тусган таниулах, хуулийг дагаж гад дүрм, зааврыг боловсруулж батлуулах зэрэг хуулийн мэргэжлийг хангалттай холбоотой олон ажлуудыг шуурхай зохион байгуулах шаардлагатай болсон. Монгол улсын үндсэн хууль заасан хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, эрхчлөөг баталгаажуулах, Монгол улсын нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын төлөө хоёрын сэтгэлээр ажиллаж байгаа та бүхэндээ талархаж байгаагаа хэлье. Та бүхний ажилд амжилт хүсье. Ард иргэд маань амар тайван амьдарч, албан хаагчид маань эрсдэлгүй ажиллаж, улс их орн маань ганцхан аюулгүй байх. Түүнд Монгол улсын ерөнхийлөгч хурлын өдрийн гишүүдээ эрхэм хатагтай нөлөө онцгой байдлын байгууллагын албан хаагчтай, олон улсын болон үндэсний хүмүүнлэгийн байгууллагын элч төлөөлөгчдөө та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлж ажлын амжилт хамгийн сайн сайхан зүйлийг хүсье. Дэлхийн дулаар уур амьсгалын өөрчлөлт, хүний гурван үйл ажиллагааны улмаас хамшигын аюул түүнээс учрах хавхад жил өрснөө мэдэж улс орнуудын нийгмийн эдийн засгийн хөгжил түмэн амжилтанд сэргэмлөө хэрэгжүүлэх боллоо. Үүний эсрэг улс орнууд нэгдэн дэлхийн тогтвортой хөгжлийг хангах, хамшигын эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, дасан зохицох чиглэлээр үүрэг хариуцлага үзүүлж дэлхийн нийтээр баримтлах бодлогын баримтчдуудыг батлан гаргаж улс орн бүр гамшигаас хамгаалах хэцүү орчныг боловсронгуй болгоход анхаарч байна. Монгол улсын их хурлаас энэ ойлгоосоор гамшигаас хамгаалах хуулийн шинжилсэн хариуцлагыг батллаа. Гамшигаас хамгаалах хуулийг шинжилэн баталснаар гамшигаас хамгаалах үйл ажиллагааны хэцүү орчин боловсронгуй болж гамшигын эрсдлийг бууруулах замаар Монгол улсын нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах таатай нөхцөл бүрдэж байна. Гамшигаас хамгаалах, өвчин сэргийлэх, аврах, хорвшиг барилгах, сэргийн бус цав зарах хэмжээ, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үйл ажиллагааны хэцүү орчин бүрдэж нийгмийн эдийн засгийн дараах эрэг үр дагавар гарна гэж үзэж байна. Нэгдүгээр гамшигаас хамгаалах, удирдлага зохицуулалтын механизм бүрдэж гамшигаас хамгаалах үйл ажиллагааны төрийн болон төрийн бус байгууллагын эдийн оролцоо нэмэгдэнэ. Хоёр гамшигаас өвчин сэргийлэх ажиллагаа эрчимжиж гамшигын эрсдэл буурна. Гурав гамшигын үеийн хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг энэ хууль шинээр оруулж өгсөн тул хүмүүнлэгийн тусламжийг зохицуулахад олбогдсон урд өмнө гарч байсан хүндрэл бэрхшээлүүд айлын гэж үзэж байна. Дөрөв онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл бүтэц зохион байгуулалт илүү тодорхой болж байна. Гамшигын аюулаас өвчин сэргийлэх, авраа хамгаалах, хор өвчнийг найрлах, улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, хойшлуулшгүй сэргээн бос үйл ажиллагааны шуурхай байдал хангагдаж үр дүн нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэ удаа гарсан гамшигаас хамгаалах тухай хуулийн нэг онцлог бол гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд Монголын улаан цагаан нийгмийн гүйцэтгэх үүргийг хуульчилж өгснөөрөө чухал байна. Монголын улаан цагаан нийгмийн гамшигаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд төлөө нэмэлт хүч болон ажиллах үүрэгтэй энэ ажлаа хийж байгаа. Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах талаар энэ хуулийн төсөл орсон зүйлүүдийг боловсруулж батлуулахад Монголын улаан цагаан нийгмийн боловсон улаан цагаан улаан хайрхансаар нийгмийн холбоотой хамтран ажиллаж дэлхийн хэмжээнд бүрдүүлж байгаа дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахдаа анхаарч үздэг зарчим зүйлүүдийг тусгасан бас энэ хуулийн том онцлог болсон гэж үзэж байна. Товчоор хэлэхэд манай өнөөдрийн товчоор хамгаалах хууль олон улсын жишгт нийцсэн ийм сайн хууль болсон гэж бид үзэж байгаа. За Монголын энэ хуулиар Монголын улаан цагаан нийгэмлэг олон улсын улаан цагаан улаан хайрхансаар нийгэмлэгүүд холбоон хамтран гамшигаас хамгаалах хуулийн тусламж хүсэх бүлээн авах үйл ажиллагааны хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх хүлээж байгаа. Энэ үгээр та бүхэнтэйгээ хамтран ганцхан биелнэ гэж энэ бас хэлэх байна. Гамшигаас хамгаалах хуулийн бүх шатны дүр төрхөнд бүтээлж хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газар, онцгой байдлын ерөнхий газар болон манай орны бүх байгууллага аж ахуйн нэгж иргэдэг уралжаа хуулийн дагуу сайн ажиллаж ажлын амжилт авахыг та бүхнээс
хүсэж байна. Батархаас баярлалаа. Эхнийд Монгол Улсын ерөнхийлөгч Нэгдүгээр Монгол Улсын их хурлын аюулгүй байдлын банкны хорооны дарга нэг бай Улсын их хурлын гэрийн байгууллагын банкны хорооны дарга нэг бол мөн одоо Монгол Улсын шатрал сайд хэвчээ нэг зүрхсөг Монгол Улсын онцгой ерөнхий газрын дарга Ведийн генерал Бадрууд хэвчээ зөвшөөрч төлөвлөлтөө тавьсан мэдээ амжилттай. Монгол Улсын гашуун самбартай хуулийг шинжилсэн багтсан энэ чухал үйл явдлыг олон улсын байгууллагууд бидний төлөөлөлтөд олцож байгаа талаар хэлье. Байгалийн гашиг одоо хүний аюулгүй байдлыг нөхөж байгаа хамгийн том аюул гэж ойлгож байгаа эцсийн нөхцөлүүд энэ чиглэлээр байгалийн одоо үзэгдэл байгалийн гашиг болохгүй байх чиглэлд анхааран төслийг өөрчлөх чиглэлээр одоо анхаарал ажиллаж байгаа гашгийн одоо үйл ажиллагаудад төслийг өөрчлөх ажиллагаанд давтагдсан үйлчлэгийг хангах гашгийн басилтыг одоо хичээлний үйл ажиллагаудад төслийг өөрчлөх нэг чухал хүчин зүйл юм а гэж хэлмээр байна. Эцсийн байгалийн 2015-аас 2030 оны жил техникийн хөгжлийн зорилт нөхцөлтэй хэрэгжүүлэхээр хамгийн гол одоо болсон зүйл бол гашгийн төслийг өөрчлөх үйл ажиллагаа. За улс орны хөгжлөөс хамгийн одоо хүчит тохиолдол хамгийн том эсрэг хөгжлийг хойш нь одоо хатдаг энэ эсрэг бол гашгийн эсрэг байгаа. Тэгэхээр гашгийн үйл явдлыг бол эсрэг өөрчлөлтөд тавьсан. Гашгийн өмнө зарцуулсан $1 бол гашгийн дараах одоо гашгийн дараах зарцуулсан одоо $10-тай тэнцвэрсэн ийм одоо үсгэлэнтэй байдлаа гэж хэлмээр. За энэ хүү гашгийн самбар тухай хуулийн шинээр батлагдсан явдлыг дахин тавьсан байр хүрмээр байна. Энэ хүү хууль олон одоо чухал өөрчлөлтүүд гашгийн эсрэг зарцуулах хүч хэрэгсэж нөөц боловцоо бүхэн зөв хуваалцах энэ чиглэлд зөв шийдвэрүүдийг гаргах шаардлагатай одоо мандат их одоо үүргийг бодвол маш тодорхой зааж өгсөн энэ маш чухал зүйл болсон гэдгийг хэлмээр байна. Энэ хүү хуулийг батлсан гэдэг бол дэлхийн нийтэд Монгол улс гашгийн эсрэг өөрчлөлт гашгийн самбар чиглэлээр нэгэн том алхам хийлээ гэдгийг бол дэлхийн нийтэд гаргаж өгч байгаа ийм үйл явдал боллоо. За ялангуяа хүмүүний тусламжийг зохицуулалттай холбоотой энэ хуулийн бүтээл бол олон улсын хүмүүний тусламж тусламжуудыг бол зөвшөөрөх гашгийн үүдийг хуваалцах энэ шиг онцлог хуваалцах чиглэлээр бол нэгэн том алхам болсон гэж үзэж байна. Техникийн хаттай ноёдоо нэгдсэн улсны байгууллага Монгол Улсын гашгийн самбар байгууллагын онцгой байдлын ерөнхий газартай маш их холбоотой ажилладаг 10 гаруй жилийн өмнө онцгой байдлын байгууллагыг үүсгэн байгуулж байх энэ үйл явдлаас эхлээд өнөөдөр бид нэр гашгийн самбар хуулийг шийдэж байгаа энэ үйл явдлыг хамтран ажиллаж хамтдаа байлаа. Нэгдсэн улсны байгууллагаас гашгийн эсрэг оруулах гашгийн менежментийг сайжруулахын чиглэлээр өвөг анхаарал тавин тасалбаргүй хүчин чармаар гаргаж ажиллаж ирсэн. За энэ дээр бол олон нийтийн санал зүйн дэвшлүүлэг гашгийн самбар хуулийг боловсролыг нэмэгдүүлсэн энэ олон чиглэлээр бол хамтран ажилласан цаашдаа энэ хамтран ажиллагаагаа ногтлож өргөжлүүлэн хамтран ажиллах гэдэгтэй. Монгол Улсын тогтвортой хөгжлийн хамтран чухал ашиглалтын бүхий хуулийг батлсан тавьсан дахин баяр хүргэе баярлалаа. Баярлалаа. Баянгид одоо энэ хуулийг бүлээх арга хэмжээний хүнд тэмдэгт Монгол Улсын ерөнхийлөгчийн ерөнхий байгуулагч энэ захирал элбэг төрчдийн хүндэтгэн баримлая. За энд хүрэлцэн ирсэн улсын их хурлын эрхэм гишүүд, манай сайд удирдлага, олон улсын байгууллагын удирдлага, мөн энд хүрэлцэн ирсэн генерал офицер, албан хаагчид та бүхний өнөөдрийн төмөн амгалан айлтгаж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж мэдчилье. Өнөөдөр манай онцгой байдлын байгууллагын хувьд бас түүхэн онцлог ийм сайхан өдөр тохиож байгаа. Энэ үйл ажиллагааг нь бүрэн хэмжээгээр тусгаж цаашлах нь үйл ажиллагааных нь эрх зүйн шинжилэл энэ бүхнийг оруулсан энэ хуулийг хүлээж авч. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг хууль хүлээж авч байгаа одоо хэрэг биш. Ер нь аливаа шинжилэл, аливаа үйл ажиллагаа эрх зүйт нийгэмд хуулиар дамжиж л хийгддэг. Хууль нь шинжлэгдсэн болвол шинжил явж гэнэ гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр онцгой байдлын байгууллагын хүрээнд үүссэн цагаас нь хойш
тулгамдж ирсэн асуудлууд, энд хийх шаардлагатай байсан шинжилгээг энэ хуулиар дамжуулж хийж байгаа. Энэ нь онцгой байдлын байгууллага, Монгол Улсын онцгой байдлын байгууллагын хувьд цаашаага олон жил энэ эрх зүйн үндсээ барьж үйл ажиллагаагаа явуулах ийм боломж үрдэж гарч ирж байгаагаараа их онцлог байгаа гэдгийг хэлхэн зөв бахаа гэж бодож байна. За дээрэс нь бас хувь хүний хувьд энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа би бол туйлын баяртай байгаа. Би бас Монголын ард түмнээс, Монголын төрөөс итгэл хүлээж 202 удаа ерөнхий сайдаар ажиллах юм итгэлийг хүлээж исэн. Тэгээ сүүлчийн 100-д нь 21-р зууны эхэнд ерөнхий сайдаар ажиллаж 2004 он томилогдоод ажиллаж байсан. Тэр үед онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд гэж өнөөдрийн Монгол Улсын шадар сайд хөрөлсөх онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар манай танхимд ажиллаж исэн. Тэгээ хөрөлсөх сайдын санаачлагаар, манай танхимын санаачлагаар бид нар хамтарч энэ онцгой байдлын байгууллагын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, ерөөсөө энэ байгууллагын бүтцийг бий болгох тэр үйл ажиллагаануудыг тэр үед хийж исэн. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа онцгой байдлын, орчин үеийн онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсныхаа ойг 2004 оноос та бүхэн тэмдэглэдэг байна. Энэ жил 13 жилийнхаа ойг тэмдэглэсэн. Тэгэхээр тэр эхлэлээр хамт ингэж байж явж ирсэн энэ ажил маань өнөөдөр энэ эрх зүйн шинжилэл, энэ том үйл ажиллагаагаар өнөөдрийн их хурал засгийн газартайгаа хамтарч хийсэн бас энэ ажлаа ингэж дүгнэгдэж гарч ирж байгаа нь бол их чухал юм аа гэж ингэж бодож байгаа. Тэр үед бид нар ер нь онцгой байдлын байгууллага гэж байх ёстой. Онцгой байдлын байгууллагын гол анхаарах үйл ажиллагаа нь бол гамшигаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон нөхцөл түүний үр дагаврыг арилгах, тэгээд ард иргэдээ авран хамгаалах энэ үйл ажиллагаанд чиглэх ёстой гэж ингэж үйл ажиллагааныхын чиглэл байгууллагынх нь статусыг нэртэй тэр бүх зүйлтэй бид нар ингэж өөрчил жинхэнэ утгаар нь ингэж эхлүүлж байсан юм аа гэдгийг энд хэлхэн зөв бахаа гэж ингэж бодож байна. За ер нь манай онцгой байдлын байгууллагын албан хаагчид энэ байгууллага бол өөрөө маш их онцлог юм байгууллага байгаа. Олон улсын хэмжээнд ч ийм байдаг. Яг өнөөдөр Монгол Улсын онцгой байдлын байгууллага бол олон улсын тэр хэм хэмжээ стандартад нийцсэн энэ төвшөнд хүрч ирж хөгжиж бэхжиж байгаа нь бол үнэхээр энэ Монгол Улсын төр, Монголын ард түмний зүгээс та бүхэнд үзүүлж байгаа их хүндэтгэл, их боломж, бас их тус дэмжлэг гэж бид нар харж үзэх ёстой гэж ингэж бодож байгаа. Инхээс ч өөр арга байхгүй. Онцгой байдлын албан хаагчдын нэг онцлог үйл ажиллагаа нь бол ерөөсөө амь өрссөн тийм нөхцөл, амны үнэтэй, хүний амны үнэтэй тийм авран хамгаалах үйл ажиллагаануудыг та бүхэн явуулж байдаг. Бид бол бүгдээрээ цэргийн хүмүүс сайн мэднэ. Цэргийг 1000 өдөр тэжээн асуудал гарах юм бол нэг өдөр эх орныхоо өмнөөс босгоно гэж бид ингэж үзэж бэлддэг. Гэтэл онцгой байдлын байгууллага бол байнгын бэлэн байдалд тэгээд байнга хүндрэл тохиолдсон асуудал гарсан үед очиж тэнд авран хамгаалах үйл ажиллагаа хийж яадаг. Ийм л хүмүүс байна. Тэгэхээр ерөөсөө үйл ажиллагаа нь байнгын. Нэг үгээр хэлбэл инх цагт бидний ярьдаг байсан байлдааны үүргийг инх цагт өдөр тутам биелүүлэхэд бэлэн байж яадаг. Асуудал гарахад биелүүлдэг ийм онцлогтой юм алба баг. Өөр бас нэг энэ албаны нэг онцлог бол ажиллагаанаас ажиллагаанд үйл ажиллагаанд чангарч яадаг, мэрэгшж яадаг. Онцгой байдлын албан хаагч анх орж ирээл тангараг өргөөл тэгээд ажиллагаанаас ажиллагаанд тэр авран хамгаалах үйл ажиллагаанаас дараачийн үйл ажиллагаанд та бүхний мэрэгшил, та бүхний ур чадвар бол дээшилж байгаа гэж би ингэж харж байгаа. Тэгээд энэ бүр цаашаа яваад ерөөсөө мэрэгжил болсон шүү дээ. Саяхан би хууль сахиулах их сургууль дээр очиж уулзж ийсэн хууль сахиулах их сургуулийн тэр хөрөнгө оруулалт, тэр бий болсон бааз бол үнэхээр бас Монголын сүүлийн 20 гаруй жил хийсэн их том хөрөнгө оруулалт болсон. Тэнд та бүхнийг сургуудаг, бэлтгэдэг тэр мэрэгжлийн үйл ажиллагаа ямар сайн төвшөнд явж байгааг би харсан. Тэгэхээр онцгой байдлын энэ үйл ажиллагаанд оролцсноо гэдэг бол ийм мэрэгжлийн төвшөнд, ийм хэмжээнд мэрэгшгийн төвшөнд хүрсэн явдал бол их чухал юм аа гэдгийг энд хэлье гэж ингэж бодож байна. Өөр нэг онцлог бол та бүхний ажил бол байнга шалгагдаж байдаг. Өдөр тутам шалгагдаж байдаг ийм онцлогтой үйл ажиллагаа.
Та бүхэн очоод үйл ажиллагаа явуулахад хүний нүдэн дээр ил байдаг. Одоо энэ нийгмийн онцлогоосоо болоод Монголын нийгэм бүр их онцлогтой шүү дээ. Ер нь бараг бүх иргэд нь сэтгүүлч болцсон. Бүх иргэд нь сурвалжлагч болцсон. Бүх иргэд нь зургийн аппараттай видеотой. Одоо гар утсаараа дамжуулаад видео авч. Та бүхэн үүргээ муу биелүүлвэл үүргээ муу биелүүлж гэнэ гэж харагдана. Та бүхэн үүргээ сайн биелүүлвэл сайн биелүүлж гэнэ гэж харагдана. Ийм нөхцөл та бүхэн ажиллаж байгаа. Та бүхэн бол алдах эрхгүй юм болсон. Энэ үүргээ их онцгой ингэж анхаардаг байхаа гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээд дээрээс нь төрийн форум өмсөд ингээд очиж байгаа. Нэг үгээр хэлбэл тэр гамшигтай, тэр хүндрэлтэй орчинд Монголын төрийг төлөөлж та бүхэн очиж. Та бүхэн очиход аврагчд ирлээ. Аврагчд гэдэг бол энэ гайхалтай одоо ийм алба гайхалтай нэр томьёо юм байна шүү дээ. Аврагчд ирлээ, Монголын төр ирлээ, Монгол улс тэнд явж гэнэ гэж хардаг. Тэгээд тэнд тэр одоо хүндрэлтэй байдалд орсон байгаа тэр хүмүүс тайвширч ингээд авралын гар, Монголын төрийн, Монгол улсын авралын гар орж ирлээ гэж ингэж хардаг. Ийм учраас та бүхэн бол энэ одоо цэргийн дүрм товцыг өмсдөг, зэрэг дэвийг хэрэгэлдэг, ийм онцгой үйл ажиллагаанд явдаг ийм улсууд юм аа гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Цаашдаа сая шадар сайд ярьсан мөн одоо бусад манай дарга нар бас хэлж байгаа. Олон улсын байгууллагын төлөөлөгч хүртэл хэлж байна. Ер нь энэ иргэдтэйгээ хамтарч ажилладаг, иргэдийгээ энэ одоо гамшиг, энэ хүндрэлтэй нөхцөлд бэлэн байлгах асуудал бол хамгийн чухал ажил шүү гэдэг. Тэгэхээр энэ бол хамгийн чухал ажил. Би бас энэ онцгой байдлын байгууллагад их ойрхон байдаг бас нэг учир шалтгаан надад бий. Цэргийн сургууль төгсөж ирээд тэгээд цэргийн төв байгууллагын тэр сонины сурвалжлагч гэж байхад хамгийн анхны одоо томоохон томилт, хөдөө томилтыг би иргэний хамгаалтын сургалтыг сурвалжлахаар явж ирсэн. Тэр үеийн иргэний хамгаалтын газрын дарга Махбаряд генералтай цуглан хамт очиж сурвалжилдаг, хамт тэр одоо үйл ажиллагаанд оролцдог байсан. Тэр үед тэр социализмын одоо сүүлийн жилүүд гэж хэлж болно. Тэнд манай иргэний хамгаалтын байгууллагын систем ямар байсан, яаж ажилладгийг би бүрэн харж ирсэн. Тэгээ манай хоёр байгууллагын байшин ч их ойрхон байлаа шүү дээ. Тэгэхээр ингэж бид нар эхнээс нь энэ байгууллагын үйл ажиллагааг харж мэдэрч ингэж явж ирсэн. Тэгэхээр одоо тэр үе тавигдчихсэн шаардлага өнөөдөр шинэ орчинд шинэ шаардлагаар л тавигдчих. Гамшигын нөхцөл байдал өөрчлөгдөж байна, дэлхийн орчлон өөрчлөгдөж байна, дэг журам өөрчлөгдөж байна. Гамшиг болдог энэ давтамж их ойрхон болж эхэлж байна. Ер нь энэ дэлхийн ертөнц гэдэг чинь хүн амьдрах энэ орчин нөхцөл нь улам эмзэг, улам аюултай юм байдал руу явж байгаа. Бид нар энд нэг хэдэн мянган жил амьдрахдаа энэ дэлхийгээ эргүүлээд нэлээд тийм аюултай орчин болгож энэ хүн төрөлхтөн хувиргасан. Үүнийгээ одоо бид нар дэлхийн хамтын нийгмийн төвшөнд ч ярьдаг, Монголын төвшөнд ч ярьдаг шүү дээ. Энэ дээр энэ бүх хэцүү байдалтай яг улаан гараараа уулздаг хүмүүс бол та бүхэн. Тэгэхээр та бүхэн дангаараа биш, ерөөсөө энэ үйл ажиллагаанд Монголын ард түмэн, Монгол улсын иргэд, тэр аж ахуй нэгж, төрийн байгууллага бүгдээрээ бэлэн байдаг нэг ийм чиглэл рүү одоо бид нар явах шаардлагатай болж байна. Саяхан одоо би нэг мэдээ уншиж ирсэн. Хөвсгөл аймагт тэр улаан уул суманд нэг дунд сургуулийн хүүхэд найзтайгаа одоо хонь хариулж яваад цасан шуурганд төөрсөн. Тэгээд цасан шуурганд төөрөөд тэгээд явах гээд ингээ хоёулаа явсан. Хоёулаа хөлдөж осгох юм байдал төрсөн. Дунд сургуулийн хоёр хүүхчүүд. Тэгээд нэг нь яг осголтын байдалд ороод за би ерөөсөө цаашаа явж чадахгүй боллоо гэд хэвтээд өгсөн. Тэгээ би нэг жоохон унтж байгаа дараас чинь явъя гэд. Тэгээд тэр хүүхэд хэлж байгаа. Ерөөсөө энэ одоо би тэр сургалтанд манай одоо ангид тийм хичээл заасан юм аа. Хөлдөж байгаа хүн бол нойр нь хүрээд эхэлдэг. За тэгээд орхиод явах юм бол шууд хөлдөж өгдөг. Тийм учраас би найзыгаа ерөөсөө орхиж явна гэж бодоагүй. Ингээл чирээ зүтгэсэн гэж. Тэр олон километр газар тэр алтан шагаа гээд тэр дунд сургуулийн хүүхэд тэр одоо найзыгаа чир зүтгэсээр байгаа дайлангаа дааваад ирж. Тэгэхээр ямар жижигхэн үг, ямар жижигхэн юм сургалт, ямар жижигхэн сургамж хүний одоо амийг авах боломжтой байна. Тэгэхээр энэ онцгой байдлын сургалт та бүхний оролцож байгаа авран хамгаалах үйл ажиллагаа бүхэн эргээд сургамж болж явах ёстой, сургалт болж явах ёстой байхгүй тэр орчинд. Тийм учраас хувийн байгууллагч адилхан, ховсголын байгууллагч адилхан, төрийн байгууллагч адилхан, тэр дунд сургуульд ч адилхан энэ чиглэлээр хичээл ордог байх хэрэгтэй.
Дээр үед иргэний хамгаалтын одоо хичээл гэж бүр дунд сургуулиудад ордог цэрэгжлийн багш гэж байсан. Одоо ер нь манай онцгой байдлын байгууллага ярьж байгаа, боловсролын яамтай ярьж байгаа энэ чиглэлийн хичээл, энэ чиглэлийн одоо зүйлүүдийг цаашдаа оруулах хэрэгтэй. Энэ хуулинд бас үндсэн сууж өгсөн бахаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр ийм ажлуудыг бас хамтарч одоо та бүхэн хийх хэрэгтэй. Хийгээд явж байгаа сайн хэллүүд байгаа гэдгийг бол хэлхэн зөв бахаа гэж ингэж бас бодож байгаа. Ер нь хэцүү асуудал болоход л онцгой байдлын дарга руугаа л утасдаг шүү дээ. Би одоо өмнөх дарга руу ч ярьжсэн, одоогийн Бадрал генералтай ч ярьдаг. Шөнө ингээд унтах гэж унтчих л тэнгэр дуураад айхтар аадар орох гээл ингээд босоод би утасдаг. За ингээд ийм юм болох гэж шүү. Үер уснаас хамгаалan та нарын нөгөө бэлэн байдал ямар байгаа вэ? Энийг мэдж байгаа биз гээл. Энэ тэнд хүн тойрсон, будилсан одоо янз бүрийн юм болоход л хамгийн түрүү ярьдаг. Ерөнхий сайд алга болчлоо, олон цаг олдохгүй байна, холбоо барихгүй байна гэж нэг одоо шөнө над руу ярьж ирсэн. Тэгээд дахиад Бадрал генерал руу гал юу болов вэ? Тэгээд бид нар бүтэн шөнжин нойргүй ажиллаж л байсан. Тэгээ маргааш өглөө нь очиод аварж исэн. Тэр олон явж исэн хүмүүсийн амь насыг аварж исэн. Ийм тохиолдол болдог. Тэгэхээр бид нарын төрийн ажлыг хийж байгаа нөхцөлд өдөрч шөнж ийм одоо хүндрэлтэй хэцүү асуудлууд орж ирдэг байхгүй. Тэнд олон хүнтэй машин одоо зудан цасанд боогдсон байна. Тэнд ийм зуд зурхан болж байна. Тэнд ийм гал гарч байна. Бүр наадзах нь одоо амнасаа үүдсэн гомдсон хүн цонхоор өсрөх гэж байна. Ийм юм боллоо гэж мэдээ авахд тэр юу болж байна гэл. Тэгэхээр энэ ажил бол Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд хамгийн ойрхон бас ингэж ажилладаг. Бүх аймгийн засаг дарга манай нийслэлийн хувьд ингэж ажилладаг байх гэж ингэж бодож байгаа. Бас манай иргэдийн энэ хайнг байдлыг бид нар бол сайжруулахын тулд одоо тэр хэлж ярьдаг тэр сургалтууд байнга явж явах хэрэгтэй. Бадрал генерал нэг ярьж ирсэн тэр одоо Увсан аймагт хэдэн жилийн өмнө болсон үйл ажиллагаа шүү дээ. Нэг фургон бензингүү болоо зогссон байдаг хүрээд ирсэн бензин дуусчлаа гэдэг 40 хасах 40 хэмийн хүүтэн зогсож. Тэгээд дотор нь яваад орсон чинь 10 хэдэн хүүхэд чичрээд бүр яг одоо хөлдөж өгөхийн даваан. Манайхан тийм улсууд байгаа шүү дээ. Хүүхдүүдээс нь замын зардлынх нь мөнгийг одоо Сумаас аймаг орох мөнгийг авсан мөртлөө бензинээ дүүрэн хийгээгүй л явж байгаа. Тэгэхээр энэ үгийг анхааруулдаг. Та нар явахдаа бүрэн бүтэн машинтай гараараа. Тэр бензинээ дүүрэн хийгээрэй. Энэ үйлчлэгийг үзүүлэхдээ аюулгүй байдлаа хангаж яваарай гэдгийг хэлдэг, сургадаг, сануулдаг. Тэр аавын оронд аав болдог, ээжийн оронд ээж болдог. Тэр одоо ачтай хүмүүс чинь та нар юм аа. Тэгэхээр зүгээр нэг үерт тусанд одоо живж байгаа хүнийг хамгаална, дуудлага ирвэл явна, гал гарвал очино гэж сууж иж болохгүй. Ерөөсөө дэлхийн орчин ийм чиглэл рүү өөрчлөгдөж байгаа онцгой байдлын байгууллагууд нь. Тийм учраас та бүхэн энэ одоо үйл ажиллагааг харж явах хэрэгтэй. Сая энэ хоёр хэлжсэн одоо бид нар энэ батлан хамгаалах чиглэлийн хуулинд ерөөсөө энэ төрийн сэргийн бодлогыг тодорхойлохдоо онцгой байдлын байгууллагын статусыг бүр өндөр хэмжээнд аваачлаа шүү дээ. Зэвсэгт хүчин, тэгээ хэлийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын энэ албан хаагчид гэдгийг энэ төрийн цэргийн үндсэн бүтэц болгож хувиргасан. Өмнө нэг иргэний хамгаалтын байгууллага юм уу, гал унтраах байгууллага, аль эсвэл одоо тэр улсын нөөцийн газар гэдээ явдаг ш. Одоо та бүхэн болвол Монгол улсыг батлан хамгаалах үндсэн бүрэлдэхүүнд орж байгаа манай 3 одоо том бие бүрэлдэхүүний нэг болж байгаа. Ийм том хэмжээнд очисон, ийм одоо хэмжээнд төр ард түмний зүгээс та бүхэнд бол итгэл хүлээлгэж байгаа. Ийм хэмжээнд ажиллах ч ийм одоо шаардлага байгаамаа гэдгийг энд хэлхэн зөв бахаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ чиглэлд энэ хуулинд энэ үндсүүд нь тусч өгсөн цаашаага гарах дүрм журм олон зүйлүүд байгаа. Энэ чиглэл рүү бас ингэж явах байхаа гэж би хувьдаа бодож байна. Айл 60-аад оны үед л анх одоо албан ёсоор үйл ажиллагаа одоо эхлүүлсэн манай иргэний хамгаалтын байгууллага байна. Гал төмөртэй тэмцэх байгууллага 20-од оны үеэс түүхээ бичдэг шүү дээ. Манай энэ улсын нөөцийн газар гэдэг байна. Бас л одоо 60-аад оны. Тэгээд энэ 3 газар, энэ 3 том үйл ажиллагаа нийлж энэ онцгой байдлын байгууллагыг явуулдаг. Энэ үйл ажиллагааг цаашаа хэрэгжүүлдэг, энэ үүргийг хэрэгжүүлдэг. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа бол тэр дайны одоо үүрэг биелүүлж байгаагаас ахуулаад хүмүүнлэгийн тусламж хүртэл өргөн болсон шүү дээ. Сая одоо энэ ярьж байгаа манай улаан загалмай нийгэмлэгийн дарга энэ олон улсын байгууллага улсуудыг та бүхэн сонсож байгаа байх. Ийм өргөн хэмжээнд, ийм өргөн харж үйл ажиллагаа явуулдаг ийм одоо байгууллага болж хувирсан. Тэгэхээр энэ чиглэлд
та бүхний ажил үүрэг их чухал болж гарч ирж байна гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд энэ дотор бас манай онцгой байдлын байгууллагын шинжилэл, энэ чиглэлийн анхаарал халамж яваад байгаа. Тэгээд онцгой байдлын байгууллага гэдээ аваад үзэхээр бид нар боловсон хүчин одоо та бүхний бие бүрэлдэхүүний сургалт, дадлага, одоо тэр бие бүрэлдэхүүний чанар төвшнгөөр дүгндэг. Мөн одоо техник, багаж хэрэгслийн хангамжаар нь дүгндэг. Тэгээд одоо явж байгаа үр гүйцэтгэж байгаа тэр одоо байдлаар нь дүгнж үздэг. Энэ бүхэн бол хэдийгээр улс орон төсөв янз бүрийн үед бас хүнд байсан ч гэсэн ингээ хэрэгжүүлээд явж байгаа. Олон улсын бас хамтын ажиллагаа, манай одоо хамтарч ажилладаг улс орнуудын дэмжлэг энд их чухал одоо хувь нэмрээ оруулж байгаа. Үнэхээр эргээд харахад энэ 13 жилийн хугацаанд онцгой байдлын байгууллага маань өмнөх уламжлал тэр бүх юм дээрээ түшиглээд шинэ одоо тавьж байгаа шаардлагатайгаа нийцээд үнэхээр нэг нүүр бардам. Бид бол ийм алавтай улс. Бид бол найдах хүмүүстэй, найдах алавтай улс гэж хэлэх нэг ийм нүүр бардам хэмжээнд та бүхэн өрсөн байна. Баяр хүргье. Сая дарга нар хэлээд зүгээр үгэндээ оруулсан тэр хуулийн дээр бид нар харж байгаа бас энэ нийгмийн одоо хамгааллын асуудал, нэгэн тийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа улсуудаа бас төр Монголын ард түмэн бол айл болох боломжоор харж үзэх ёстой гэж ингэж оруулсан. Ер нь бусад цэрэгдсэн байгууллагын хэмжээнээс ч илүү ийм одоо нийгмийн хамгааллын чиглэлийн заалтууд бас орсон байгаа шүү. Цэрэгдсэн байгууллага одоо энэ онцгой байдлын үйл ажиллагаанд, онцгой байдлын орчинд энэ ажиллагаанд оролцоод ингээд томилт аваад явж байгаа бол тэр төрийн бусад байгууллагуудаас тэр томилтын зардал, тэр бүх юм их өндөр болсон байгаа. Бүр 3 дахин гэж оруулж өгсөн байгаа шүү дээ. Энэ бол их өндөр ийм одоо хэмжээнд авч ирж байгаа. Тэгээ бүр онцгой гавьяа байгуулах юм бол тэр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр одоо урамшуулах, энэ эдийн засгийн урамшуул, санхүүгийн урамшууллыг бий болгож өгсөн. Тэгээ тэр алба хаах хугацааг яаж тооцох вэ? Онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа хугацааг яаж тооцох вэ? Тэр тэтгэмжийг яаж тооцох вэ гэдэг маш их юм одоо тодорхой заалтууд орсон байгаа. Энэ бол үнэхээр Монголын ард түмэн өнөөдөр хүрч ядж байгаа ч гэсэн онцгой байдлын албан хаагчдаа энэ хүмүүстэй энэ төсөв мөнгөө одоо боломжийн хэрээр олгохын төлөө л явж байгаа. Энэ бүхний чинь бий болгодог тэр одоо татвар төлөгчд байгаа, тэр ард иргэд байгаа. Энэ бүхний чинь цаана тэр 70% төлж байгаа хувийн хвшлийнхэн байна. Бид нар ямар нэгэн байдлаар та бүхэн бол мэдээж ялгадаггүй. Энэ хувийн хвшилд ажиллаж байгаа, энэ хувийн хвшлээс ирсэн дуудлага, төрийн байгууллагаас ирсэн дуудлага гэж ялгадаггүй шүү. Хүн л бол хүн гэж авчдаг. Тэгэхээр ард түмэн бол өнөөдөр өх ёстой, одоо хүргэх ёстой, төрийн хуулиараа дамжуулж гаргах ёстой энэ бодлогоо бол Монголын төр гаргалаа. Энэ бол олон улсын түвшинд хүрсэн ийм одоо хэмжээнд бид шийдсэн гэдгийг гадна дотны энэ байгууллагууд ч гэсэн үнэлж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэхээр энэ үйл ажиллагаа гадна дотны байгууллагч анхаарсан. Одоо 2018 онд шүү дээ. Азийн онцгой байдлын байгууллага, одоо энэ гамшигын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын сайд нарын хурал Монголд болно. Энэ бол их том хурал болох гэж байгаа шүү дээ. 60-аад орон оролцсон гэж. 3000 орчим хүн ирнэ гэж байгаа шүү дээ. Бараг л нөгөө АСЕМ гэсэн үг. Тэгэхээр онцгой байдлын сайд нарын хувьд Азийн түвшинд бол дахиад нэг АСЕМ-ыг 18 онд зохион байгуулах энэ үүрэг, энэ ачаалал тэгээд Монголын онцгой байдлын албан ямар түвшинд явж байгаагаа харуулах нэг ийм боломж гарч ирж байна. Энэ бол их сайхан боломж. Энэ ажил, энэ итгэлийг та бүхэн их сайн одоо хэрэгжүүлж чадна гэдэгт би бол эргэлзэхгүй байна. Дээрээс нь одоо манай энэ хоёр хөрштэй хамтарч ажилладаг үйл ажиллагаа бол их сайн явж байгаа. Манай хоёр хөрш газар нутгийн хэмжээний хувьд ч хүн амынхаа хэмжээний хувьд ч дэлхийд тэргүүлдэг ийм хоёр агуу хөрштэй улс шүү дээ. Тэгээд энэ хоёр хөршт байгаа онцгой байдлын байгууллага нь яаж ажилладаг вэ? Ямар төвшөнд ажилладаг вэ? Бас бид нар үнэхээр хөршүүд маань ийм хэмжээнд ажиллаж байхад бид нар тэндээ татагтаад түүнтэй одоо ойртох ийм үйл ажиллагаа, ийм эрмэлзлийг бий болгож өгч идэг. Энэ дээр одоо бидний үйл ажиллагаанд байнга тусалж идэг энэ хоёр хөршийн одоо манай удирдлагууд, онцгой байдлын асуудлыг хариуцсан одоо энэ хүмүүс албан тушаалтнуудад бид нар бол байнга одоо баярлалаа гэж хэлж явах ёстой. Дээр нь хамтарч ажилладаг нэгдсэн үндэсний байгууллага байна. Газар хөдлөлтийн асуудал гэхэд Япон улс байна жишээлбэл маш их ойрхон одоо ингэж ажилладаг. Тэгэхээр энэ хамтын ажиллагаа, гадаад үйл ажиллагаа ингэж одоо өндөр сайхан явж байгаад би хувьдаа их туйлын одоо баяртай байдаг. Онцгой байдлын байгууллагынхаа энэ албан үйл ажиллагаагаар үргэлж ингэж бахархаж явдгаа гэдгээ энд бас хэлхэн зүг бахаа гэж ингэж бодож байна.
Тэгээ 29 жилийн өмнө, одоогоос 29 жилийн өмнө анхны томилтоо аваад энэ онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сурвалжлахаар явж исэн. 13 жилийн өмнө засгийн газар дээр бид нар анхныхаа тогтоолыг гаргаад онцгой байдлын байгууллага гэж нэрлээд бүтэц зохион байгуулалтын шийдээд гамшигтай тэмцэх хуулиа оруулж батлуулж исэн их хурлаар. Тэгэхээр энэ цаг мөчтөө ингээд харьцуулаад үзэхэд энэ богино хугацаанд манай энэ байгууллага, манай энэ албаны одоо төвшин үүрэг гүйцэтгэх чадвар бол үнэхээр өндөр хэмжээнд хүрчээ гэж ингэж хэлэхээр байгаа. Тэгээд цаашаа зөвхөн өнөөдөр бол манай нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс энд байна. Одоо нийт бүх аймагуудад онцгой байдлын байгууллагын салбарууд байгаа. Хүн олонтой аймгийн төвөөс хол байгаа тэр газруудад онцгой байдлын байгууллагын салбар дээр хэлтэс бусад одоо газруудыг бид нар байршуулж байгаа. Ингээд онцгой байдал гэдэг бол Монгол улсын энэ газрын зургийн хэмжээнд Монгол хүн амьдарч байгаа газар бүхэн хүрч ажиллаж чадах ийм байгууллага болж ингэж хүрээн өргөжж байгаа явдалд их баяртай байгаа. Тэгээд онцгой байдлын алба бол төр ард түмний зүгээс хайрлаж дэмжиж явах ёстой алба байгаамаа. Та бүхэн ард түмэн төрийнхөө итгэл хүндэтгэлийг дааж яваараа гэдгийг энэ захиа. Дахин баяр хүргье. Баярлалаа. Хүндэт Жадамбагийн ихэр танд үндэсний ойлголтыг үзэл баримтлал гамшигаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого Монгол улсын Батан хамгаалах бодлогын үндэс Монгол улсын Батан хамгаалахын багц хөлөөтэй нийцүүлэн гамшигаас хамгаалах менежмент үйл ажиллагааг зохицуулах орчин цагийн гамшигаас хамгаалалтын хуулийг шинжилэн боловсруулж улсын их хурлаар батлуулахад хүсэл зориг санал санаачлаг гарган идэв зүтгэл оюун ухаанаар дайчлан ажилласан танд энэхүү талбартыг хадгалуулав сайн үйлчлэх болтугай Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгтүүчний ерөнхийг хамгааллагч Цагаагийн илүүдэрч 2017 оны 3 сарын 15 гэсэн энэ сайхан талбарлыг одоо хүндэтгэлээр гардуулж өгье. Монголын улаан царалмайн нийгэмлэг Өвчин үндэсний байгууллагаас Монгол улсаас өөрийн төлөөлөгчийн газар. Монголын улаан царалмайн нийгэмлэг